Сайн мэцхан хүүхдүүдээ сайхан бэлтгэж байна уу? За багш нь өнөөдөр та бүхэндээ монгол хэлний хичээл орох гэж байна. За хичээл эхлэхээс өмнө ном, дэвтэр, үзэг, палаг элдэр хүүхдүүдээ хичээлээ маш сайн анхааралтай сонсороо. За эхлээд бүгдээрээ өмнөвцөн нүсгүүдээ эсрэгээр санацгаая. За энд юуны зураг хүүхдүүдээ хараарай. Хөөцөтэй ном байна тийм ээ. За өдөр ном гэвэл ном. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна бүгд хэлээрэй. Бидний өмнөц нь үсэг маань үгийн төгсгөлд сонсогдож байна тийм ээ. За энэ юуны зураг хүүхдүүд хараарай. Модны зураг тийм ээ. Энийг ямар мод гэдэг юм бол? За энийг хус мод гэдэг юм байна. За өдөр хус гэхэлэрэй. Хус. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байгаа хэлээрэй. Хус гэхэд за бидний өмнөц нь сав үсэг маань үгийн төгсгөлд байна тийм ээ. За энэ юуны зураг хүүхдүүд хараарай. Бар тийм ээ. Та нар бар үрдэм нь харж ирсэн үү? За бүгдээрээ бар гэхэлэрэй. Бар. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна? Өөзөтэй бидний өмнөц нь үсэг маань үгийн төгсгөлд сонсогдож байна тийм ээ. За тэгвэл энэ юуны зураг хүүхдүүд хонх. За та нар хонх мэднэ тийм ээ. За бүгдээ хонх гэхэлээ. Хонх. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна? За өмнөц нь үсэг маань үгийн төгсгөлд мөн үгийн ихэнд бас сонсогдож байна тийм ээ. За энэ хэдийн тоо хүүхдүүд хараарай. 10 тийм ээ. За 10 гэхэлдээ 10. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна бүгдээ хэлээ. Бидний өмнөц нь үсэг маань үгийн төгсгөл сонсогдож байна тийм ээ. За энэ зургийг хараарай хүүхдүүд. Энэ юуны зургийг хараарай. Өөзөтэй уул байна тийм ээ. Та нар уулыг мэднэ тийм ээ. За тэгвэл бүгдээ уул гэхэлэрэй. Уул. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна хүүхдүүд? Бидний өмнөц нь үсэг маань үгийн төгсгөлд сонсогдож байна тийм ээ. За энэ ямар амьтан бэ хүүхдүүд хараарай. Хөөхөн хүн байна тийм ээ. За хүн гэхэлэрэй. Хүн. За тэгвэл үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна хүүхдүүд? Бидний өмнөц нь энэ үсэг маань үгийн төгсгөл сонсогдож байна тийм ээ. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань иш аваа үсэг таниулах. За өдрийн зургийг хараарай хүүхдүүд. Энэ юуны зургийг хараарай. Өөзөтэй модны зураг байна тийм ээ. Энэ ямар мод юм бол та нар үрдөөмний модыг харж ирсэн үү хүүхдүүд? Тэр хинтэйгээ бүгдээрээ ярилцъя. За тэгвэл энэ модны үрд ямар амьтан байна хараарай хүүхдүүд? Хөөхөн жижигхэн хэрэм байна тийм ээ. Та нар хэрмийг урд нь харж ирсэн үү хүүхдүүд? За тэгвэл энэ хэрэм ямар олон нуртай юм бол та нар мэдгүй. За тэгвэл хэрэмний гарт юугаар хараарай хүүхдүүд бүгдээр харъя. Хэрэм гартаа юу ирсэн бэ? Өөзөтэй самар барьсан биз дээ тийм ээ. Тэгвэл хэрэм маань юунд дуртай байх нь вэ? Самар нь дуртай байх нь тийм ээ. За тэгвэл та нар самар идэх дуртай хүүхдүүд ээ. Самар урд нь идчихсэн үү? Идчихсэн тийм ээ. Самараас гоё амттай байдаг тийм ээ. За тэгвэл энэ модонд юу ургацсан бэ хараа хүүхдүүд? Самар байна тийм ээ. За тэгвэл самар ургадыг модыг юу гэж нэрлэдэг юм бол? За бүгдээрээ хэрхэнтэйгээ ярилцъя. Самар ургадаг модыг ямар мод гэж нэрлэдэг юм бол? Сайн байна. Самар ургадаг модыг хуш мод гэж нэрлэдэг юм байна. Хуш мод гэж нэрлэдэг юм. За тэгвэл самар хуш модонд ургадаг өгүүлбэрийн загварыг хараарай хүүхдүүд. 4 нөхтэй өгүүлбэр байна тийм ээ. Өгүүлбэр эхлэхдээ яадаг вэ? Том үсгээр эхэлдэг. За тэгвэл
Энэ өгүүлбэрийн 2 дахь үг нь хуш гэсэн үг байгаа багш. Тэр шар өнгөөр тэмдэглэсэн байгаа. Хуш. Самар ургадаг модыг хуш мод гэж нэрлэдэг юм тийм үү? За тэгвэл бүгдээрээ багшигаа дагаад хуш гэдэг үгээр 3 удаа давтаад хэлээ өгдөө дээ. Хуш. 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 За тэгвэл хуш гэдэг үгийн төгсгөл ямар авийн үсэг сонсогдож байгааг хэлээр өгдөө дээ. Хуш гэдэг үгийн төгсгөл иш авийн үсэг сонсогдож байна тийм ээ. Иш. Иш. За тэгвэл өнөөдөр ямар үсэг үзэх юм бэ бүгдээрээ? Иш авийн үсэг үзэх юм байна тийм ээ. За бүгдээрээ багшигаа дагаад хэлээрэй. Дармал жижиг иш. Дармал том иш. Бичмэл жижиг иш. Бичмэл том иш. За бичмэл иш үсэг маань ямар зурлагаас бүтснийг сайн ажиглаараа өгдөө дээ. Бидний сайн мэдэх и үсгийн зурлагтай төстэй зурлагуудаас бүтсэн байгаа тийм ээ. За тэгвэл дармал иш үсэг маань юутай төстэй өгдөө дээ. Хараарай. Өөдөртөө хашаатай төстэй юм тийм ээ. Тэгвэл өөр юутай төстэй гэж болох вэ бүгдээрээ гэрийнхэнтэйгээ ярилцъя. Бид нар дармал үсгийг ном уншихтай хэрэглэдэг тийм ээ. Бичмэл үсгийг бичгтээ хэрэглэдэг та нар мэдж байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдрөөс үтсэн иш үсгээ бүгдээрээ гартч ойрхон байгаа будгийн харандаагаар эсвэл баримлын шавраар иш үсгээ бүтээгээр өгдөө дээ. Уншдаг. Шүү, шуу, ши, шоо, шөө, ша. За бидний өнөөдөр үтсэн иш үсэг маань иш үсэг өрсмөдөө бүгдээ уншиж багштайгаа уншаарай. Шар, шувуу, хуш. Хуш гэхэд бидний үтсэн иш үсэг маань үгийн төгсгөл байна. Шохой. Шохой гэхэд бидний үтсэн иш үсэг маань үгийн эхэнд байна тийм ээ. Хөшиг. Хөшиг гэхэд бидний үтсэн иш үсэг маань үгийн дунд байна. Хашаа, шүхэр, анааш, ширээ. Анааш гэхэд бидний үтсэн иш үсэг маань үгийн төгсгөлд байна. Ширээ гэхэд бидний өнөөдөр үтсэн иш үсэг маань үгийн эхэнд байна. За бүгдээрээ багшигаа дагаад шин ном гэсэн эхийг бүгдээрээ хамтдаа уншицгаая. За анхааралтай сонсороо. Шин ном. Хаш шин ном авлаа. Шин номоо уншив. Ном унших сайхан. Шүрээ болон шин ном уншсан. Ном их уншаарай. За энэ юуны зураг өгдөг шар шүү байна тийм ээ. За шар, шувуу, шөн, сайн, харна. Хоол, хайн. Шаруу ах, шин, хашаа хийлээ. Шинхүү анааш харлаа. Шараа хөшиг хийлээ. Шүрээ эрээн шүхэр авав. Өвөө модоор ширээ хийв. За бүгдээрээ шар шувуу энэ хоёрыг хамтдаа бүгдээрээ гэрийнхэнтэйгээ хамтраад бие даан уушаараа өгдөө. За хичээлийн дэвтрээ нээгээд он сараа тавиад бичих дэгийн дагуу цэвэр бичээрэй өгдөө. За анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт өгдөө.